За бид одоо яг нэг тайлан үүсгэж үзье. Энд дээр биднэрт хоёр даатгалын компани байна. Хоёр үнэлгээч юм байна. За ингээд бүлээн дээр юу үүсгэж байна. За үнэлгээчнийх нь ирэхээр үүсгэж. За би сая үүсгэсэн энэ Smart гэдэг тригger авчих. Нэг 2 6 гэдэг кодтай. Хэвлээ. Орлоо. За энэ бол сая үүсгэж үзэж байхгүй. За энэ дэр ингээд чин тайл үүсгэе. За усын дугаарыг би тестээр 110 UAP гэж үсгээд алсын дугаарын тестээр ингээд үсгэжээ. Үйлдвэрлэсэн улсыг Япон гэдэг үсгэжээ. За марк дээр за Toyota гэдэг болжээ. За энэ дээр би өгнө болохоор за 2005 оны 0501 онд үйлдвэрлэсэн 2020 оны 0501-д орж ирсэн гэдэг ингээд үсгэж. За энэ дээр брусгач машин хар өнгөтэй орчжээ. За энэ дээр эзэмшигч нь даваа зэрэг өнгө шатъя. За энэ тэрээс залгамж журам ч юм уу сонгочээ. Уцаа дугаарыг оруулжээ. Зах зээлийн үнийг нь оруулжээ. 16 сая төгрөгтэй гээд. За гэрээ аягийн бас ингэ оруулжээ. Одоо орооч юм уу те. За ингээд эхний ингээд энэ хэсэг ингэ болчлоо. За агийнх нь нэмэлт мэдээлэл оруулъя. Хоёр даатгалын компани байгаа учраас аль нэгийг сонгоно гэсэн. За өндрөөг сонгочээ. За төлөөлөгчийн нэрийг за тест нэргээд баяр оруулжээ. Тэрээс нь гарч ирсэн бас тестээр асас тестээр эрэгтэй нэмэгтэй гэдэг. За бид нар одоохондоо нэгийг сонгох хэрэгцсэн байгаа учраас нэг сонгоо оруулжээ. За энэ дээр бусад нэг мэдээллүүдээ ингэ авчээ. За энэ ингээд мэдээллүүд ингээд Канад болцсонгүй тийш скролдоод дэвтэрлээ оруулъя. За энэ дээр Cooper одоо бид энийг бол ингэ сонгодоор хийж байгаа. Одоо Interset-ийн тусад нь бүртгээд Interset-ийн кодоор юм уу нэрээр нь дагаад сонгодоор хийж байгаа. За ингээд аль нэгэн дээр дүн оруулах юм бол соёлох хүн нь төгөх болчдөг гэсэн. Нэгэ 0 болгочих юм бол энэ төгөх болчдөг гэсэн. Нэвэлэгдэл авах юм бол илэгдлээ оруулаад тооцоолоод автоматар тооцоолоод өөрөө нэмээд одоо их гэрлэх юм бол гэрлэж оруулаад за засаг үн 200 мянга гэдэг ингээ нийт үн ингээ болчдөг гэсэн. За энэ дээрс материалс ингээ нөгөө юу оруулж өгч байгаа. Нийт үний дүнгээс нь одоо илэгдэл тооцдог хөгжүүлэлтийг бас хийж байгаа. За ингээд энэ нэвтрэлт ингээд одоо тооцоолоод дууссан бол 6 авсгачээ. За би энэ дээр энэ болгоны 6 авсгачээ. За файл ингээд авсрах байдлаар ингээд бүх мэдээлэл ингээд чиглээд ингээд болцсон бол дараагийнхаа алхам орё. Ингээд төлбөр нь 10,000 төгрөг байж байгаа тий. За хөнгөлөлт нь 10% хөнгөлөөд нөө тооцохгүй гэх юм бол биднэрт хөнгөлөлт 1000 төгрөг 10,000-аас 9,000 төгрөгөөр тооцож байгаа. За энийг бид бүрэн төлөлтөөр гэж батах юм бол бид 9,000 төгрөг хэрвээ 90,000 олчих юм бол доороо харуулж байгаа. За 9,000 төлбөрийн бэлэн байх юм бол бэлэн, данс байх юм бол данс. Одоо тестээр нэг данс оруулсан байгаа учраас ингэ оруулж байгаа гэсэн. За энэ дээр төлөвний утга оруулна гэсэн. Төлөлт бүртгүүлдэг ч юм уу тийм ээ. Урьдчилгаа байх юм бол бааш төлөв гэдэг ч юм уу тийм ээ. Ингээ хадгалчихна. Тэснэрээ энэ төлөвлөлт нь 0 болоод ингээд энэ төлөлт бүртгэж байгаа гэсэн. За ингээд дууссан бол дараагийнхаа ороод тайлангаа хийнаад хэрвээ асуудал байх юм бол асуудлуудаа бүгдийг хийнаад асуудлыг буцаж очоод асуулна гэсэн. За энд хэрвээ буруу төлөлт үүсчих юм бол устгаж байгаа дахиад бүртгэж болдог байгаа шүү. Одоо жишээ нь бэлний төлөвчсөн ч дансгээ сонгогдсон байвал бэлэнгээд ингээ хадгалчихна гэсэн. За ийм байдлаар за одоо ингээд хэвлээ баталгаажуулах ажилд нургаа илгээнэ. За баталгаажуулах ажил сонголоо. Илгээлээ. За ингээд энэ гэрээ илгээгдсэн төлбөр орж байна гэсэн. За одоо програмаас гараад админаар орж үзье.
За ингээ орсон чинь хүлээж байгаа төлөв дээр саяны үүсгэсэн 001 OAP дугаартай ирээ үссэ. За энийг баталгаажуулах ажилтан маань наад төлбөр төлсөн байна уу? Хараад нэмэлт төлөгдсөн байна уу? Энийг харна. За бүх логийг харна. Тэмдэглэл байл харагдана. За авсралт байлвтай харна гэдэг. За ингээд энэ хүн ингээд баталгаажуулна гэсэн. Одоохондоо бид баталгаажуулах нөгөө бий байхгүй учраас боломжгүй байгаа.